хийж бүтэхийн эрх чөлөө. Амьдралын эрх чөлөө. За сайн байцгаана уу? Намайг Төр Монголын төвшин жаргал гэдэг. Өнөөдөр би та бүхэнд Америкийн нэгдсэн улсын Follow-up компани үйлдвэрлэн дэлхийд даяар борлуулж байгаа Proteif хэмээх уургийн бэлтгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхийг хичээх болно. Тэгэхээр энэхүү уургийн бэлтгэл нь бол сүүлийн үед дэлхийд дахинд үйлдвэрлэж байгаа бэлтгэлүүдээс энгийн хүмүүс хэрэглэхэд хамгийн сайн үр дүнтэй ийм бэлтгэлийн тоонд бол ороод байгаа юм бүтээгдэхүүн. За тэгэхээр яагаад энгийн хүмүүс хэрэглэхэд хамгийн их үр дүнтэй юм бэ гэхээр энэ бүтээгдэхүүн маань эрүүл мэндийн бүтээгдэхүүн дотор агуулдаг. Хүний биед ямар нэгэн гажнуудад сөрөг заалт байхгүй ийм бүтээгдэхүүн байж байгаа. Энийг бол жоохон хүүхдүүд хэрэглэж болно, насанд хүрэгчид, хөгшин настай, ахмад настай хүмүүс ч гэсэн хэрэглэж болохоор давуу талтай юм бүтээгдэхүүн байна. За тэгэхээр бүтээгдэхүүний хувьд бол уургийн бэлтгэлүүдийг үзүүлэлтээр нь ангилдаг дөрвөн ангиллын үзүүлэлтүүдийг би та бүхэнд танилцуулъя. Тэгэхээр хамгийн нэгдүгээрх нь бол одоо идэх дуршлыг бууруулах хувь хэмжээ. Уургийн бэлтгэлийг хүмүүс гурван зорилгоор хэрэглэдэг шүү дээ. Нэг нь бол бэлтгэл хийгээд тураад булчингийн масааны мэдүүлэх. Хоёр дахь нь болохоор бэлтгэл хийхгүйгээр турах ямар боломж байна гэдгийг илэрхийлдэг. Гурав дахь нь бол яаж жин нэмэх вэ гэсэн. За ялангуяа өсвөр насны залуучууд бол жин нэмэх маш их хүсэлтэй. Ийм гурван янзын хэрэглэгч нарт гурванд нь тохирсон бүтээгдэхүүн гэж ойлгож байна. За Proteif бол хоол идэх дуршлыг тэр тусмаа жин одоо хасах зорилготой ийм хүмүүс Proteif бүтээгдэхүүн бол нэн зохимжтой бүтээгдэхүүн гэж ойлгох нь шүү дээ. Тэгэхээр яагаад тэгэхээр Proteif бүтээгдэхүүн нь хоол идэх дуршлыг 62%-аар бууруулдаг. Тэгэхээр эмэгтэйчүүд маань ялангуяа жин хасах үед хоолны дэглэм барьна гэдэг маш хүнд даваа тал тулгардаг. Тэгэхээр хоолны дэглэм барьна гэдэг маань сэтгэл зүйтэй бас шууд холбоотой асуудал. Тэгэхээр дэглэм бариад эхэллээнгүүтэл ерөөсөө тархинаас нь бол идэхин мэдхийг ингэ шаардаж эхэлдэг. Тийм учраас маш их төвчээр шаарддаг шүү дээ. Тэгвэл Proteif бүтээгдэхүүн маань тэрхүү дуршлыг 62% бууруулснараа та ямар нэгэн зовлонгоор хоолны зөв дэглэмтэй болох боломжтой. Хоёрдугаарт нь энэ маань биеийн гадна өөхийг хайлуулах чадвар одоо төвшнөөр нь ангилсан байдаг. За whey protein бол одоо нийтлэг хэрэглэгдэх whey protein бол хасах 29% буюу гадна өөхийг бол нэмэгдүүлэх хандлагатай байдаг бол Proteif бүтээгдэхүүн маань 103% гадна өөхийг хайлуулна. Бидний мэддэг целлюлитний өөх гэж ярьдаг арьсан давхар дээр байж байгаа хөрөнгөлөгцсөн өөхүүдийг хайлуулах чадвар нь 103% байх нь шүү дээ. За дараа нь гүзээ тулгымцсан асуудлын дээр нэг маш том гүзээтэй мөртлөө нарийнхан хөлттэй одоо ийм залуучууд бас их олших хандлагатай болсон. Тэгэхээр дотор өөх буюу гүзээний өөхийг 464%-аар шатаахаараа дэлхийд тэргүүлж байгаа бүтээгдэхүүн. Гэтэл whey protein маань 183%-аар шатаадаг гэсэн үг. Байх нь шүү дээ, тийм ээ. Ийм давуу талтай. За дараагийнх нь бол мэдээж ирчүүд ялангуяа туранхуудаа жоохон ингээд царай алдсан баяртай болдог ч юм аль эсвэл жижигрээд эхэлдэг. Жижигхэн биетэй бол. Тэгэхээр тэр нь юутай холбоотой вэ гэхээр турж явах явцдаа та давхар одоо хоолны дэглэм барьдаг ч юм уу их хэмжээний бэлтгэл хийж турж явах явцдаа давхар уургийн тохиолдолд ороод өөхөө шатаангаа бас уургаа шатааж дуусгадаг. Тэгэхээр тэрийг нөхөж аваагүй бас болоод ингээд булчингууд нь жижигрээд эхэлдэг. Тэгвэл Proteif бүтээгдэхүүн дасгалын дараах булчингийн массыг барих чадвар тэр чигээр нь үлдээх чадвар гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр нь 132%-аар булчингийн массыг барьж үлдэнэ гэсэн үг. Харин whey protein-ууд бол 8%-аар барьж үлддэг. Тэгэхээр энэ бол тэрнтэй харьцуулахын аргагүй зүйлүүд дээ гэж ойлгож байна. Тэгэхээр протеины хувьд бол нэлээд юм урт хэмжээстэй одоо уургийн бүтцтэй байдаг. Тэгвэл Proteif маань тэр урт хэмжээстэй протеинуудыг задлсан буюу пептид гэж ойлгож байна. Тэгэхээр энийг протеин гэдэг зүйлийн дараагийн 90 үе гэж ойлгоцгоо гэж. Тэр нь бол хамгийн зөв ойлголт юм байна. За тэгээд мэдээж бүтээгдэхүүний орцол хамгийн их чухал байдаг. Орцонд бол мэдээж хүнд шаардлагатай тухайн бүтэн өдрийн эрчүүч энерги алдагдсан одоо энергиудын нөхцөл хэмжээний шаардлагатай зүйлүүд орсон байх шаардлагатай шүү дээ. Тэгэхээр Proteif бүтээгдэхүүний хамгийн том давуу тал бол дотроо трансфер факторын молекулыг агуулсан байдаг. Трансфер факторын молекул гэдэг нь хүний биеийн дархлаа системд мэдээлэл дамжуулдаг. Дархлаа системийн мэдээллийг хадгалдаг. Дархлаа системийг зөвшөөрүүлдэг ийм гурван үүрэгтэй молекул байна. Тэгэхээр энэ уургийн бэлтгэлийг хэрэглэснээр бид нар урд нь бол ярьдаг байсан. Уург хэрэглэхээр зарим нэг одоо ходоод өвдөд байна, илэг өвдөд байна, илгэн дээр очиж задардаг гэсэн ойлголтууд байдаг. Тэгвэл Proteif-ийг хэрэглэснээр харин ч бүр дотоод хоол боловсруулах эрхтнүүдэд бүр илүү нөлөө үзүүлэхээс гадна таны дархлаа системээр дамжиж эрүүл мэндийн маш сайн үйлчлэгийг үзүүлнэ гэсэн үг. Тэгэхээр энд бол бүтэн
T-factor формула гэсэн агуулмж бол орцсон байж байгаа. За дараагийн нэг орц бол одоо мэдээж кальц байна. Хүн бол ерөнхийдөө кальцийн дутагдлалд ороод ирэхээр бие организм кальцид дутагдаад ирэхээр яснаасаа ихтэй кальцийг нөхөж авах шаардлага гардаг. За анхлан бэлтгэл хийж байгаа хүмүүс бол ясангинаа дахин гэдэг тийм яриа их байдаг шүү дээ. Ясан гэдэг хүнд бэлтгэл хийхээр ингээ ясангинаа дах юм аа. За фитнесийн багш нар бол ерөнхийдөө кальц дутагдсан гэдгийг хэлдэг боловч ямар процесс өрнөд байдгийг нь бол хүмүүс тэр болгон мэддэггүй. Тэгэхээр мэдээж та өндөр ачаад аваад эхлэнгүүд таны бие организм эд эсүүдэд маш их хэмжээний кальц хэрэг бол энэ үед та гаднаас нь кальцийг сайн нөхөж өгөхгүй бол бие организм шууд яснаасаа кальцаас сорж эхэлдэг байна шүү дээ. Тийм учраас яснаас эрчимтэйгээр кальц сорогдож байгаа тэр үеүүдэд яс янгинах ийм үзэгдэл болж байгаа. Дээрэс нь ингээд гадаа агаар муудаад ирэхээр үе мөчний өвчтөй хүмүүсийн яс нь янгинаад эхэлдэг, үе мөчний янгинаад эхэлдэг нь бас байгаль цаг уурын өөрчлөлтөөс болоод хүний бие кальц илүү их шаардлагатай болонгууд яснаасаа нөгөө кальцаа татаж хэрэгжилж байгаа юм л хэлбэр шүү дээ. Тэгэхээр энэ та бол уургийн бэлтмэл сонгож байгаа бол ямар нэгэн нэмэлт юм хэрэглэж байгаа бол зайлшгүй кальцтай бүтээгдэхүүн авч хэрэглээрэй. Тэр кальц нь маш сайн чанарын кальц ах шаардлагатай шүү гэсэн. Тэгэхээр протеин кальц бол маш сайн чанарын одоо 50 мг кальцийн агуулмжтай. За тэгээд сайн чанарын сахар агуулсан. Дээрэс нь энэ юу байж байгаа? Нүүрс усыг шаардлагатай хэмжээнд агуулсан. Тэгээд та бүхний одоо сайн мэдэх колестерол гэж орц байдаг шүү дээ. Колестерол. Тэгэхээр энэ колестерол маань хүний биед бол байж болохгүй гэж янз бүрийн ярианууд гадуур байдаг. Тэгвэл энэ хоёр яриа бол хоёулаа үнний ортой. Яг тэгвэл колестерол бол сайн муу хоёр колестерол гэж байдаг. Мэдээж муу колестерол бол хүний биед тодорхой түвшинд байгаад ихсээд ирэхээр сүрэн нөлөө үзүүлж эхэлдэг бол сайн колестерол бол хүний биед байж ах ёстой, тэрийг нэмж хэрэглэж ах ёстой юм зүйл байна. Тэгэхээр протеин бүтээгдэхүүн бол маш сайн чанарын колестерол одоо жижиг колестерол гэсэн үг л дээ. Сайн колестерол гэдэг нь жижиг хэмжээст колестерол агуулгдсан байд юм аа. Тэгэхээр ийм агуулмжтай маш сайн үр дүнтэй юм гайхамшигтай бүтээгдэхүүн таны одоо хурдан авсан зориулдаг Америкийн нөхцөлөөс шууд нийлүүлээд эхэлчихсэн. Нийлүүлэхээс өмнө маш олон хүмүүст юу хийсэн байна. Маш олон хүмүүс туршилт хийж хэрэгэлсэн. Энэ дээр бол одоо өөхөн давхраг шатаахаараа бол гойд үзүүлэлтийг агуулж байгаа. Тийм учраас та бэлтгэлтэй жин хасах. За бэлтгэл хийхгүйгээр жин хасах. За айхтар их хоолны дэглэн барихгүйгээр жин хасах. Булчингийнхаа маасыг нэмэгдүүлэхийн зорилготой Америкийн нэгдсэн улсын Folife компани үйлдвэрлэдэг протеин бэлтгэл бол таны шаардлагыг 100% хангана гэдэгт итгэлтэй байна. Ингээд энэхүү бүтээгдэхүүний талаар дээрээс нь нэмэхэд протеин бүтээгдэхүүн маань өөрийн гэсэн аппликейшн те. Аппликейшнийг татаж авснараа та өөрийнхөө бие бэлдэр өндөр жингээ настайгаа оруулснаар хүссэн жиндээ хүрэхэд танд хичнээн хоног шаардлагын энэ бүтээгдэхүүнээс хичнээн халдварыг өдөрт ямар тунгаар уух юм бэ гэдэг нь юу яа. Тэр дээр шууд гарч ирнэ гэсэн бэлэн материалууд гараад ирнэ. За ерөнхийдөө бол бүтээгдэхүүн маань 46 халбагтай 46 халбагыг өдөрт нэг халбагаар 2 удаа 200 мг усанд найруулж өгнө. Тэгэхээр 46 халбаг гэдэг маань 23 хоногийн уулт гэсэн үг. Хэрвээ та нэг айхтар хүнд жинтэй биш. Гэхдээ булчингийн маасаа нэмэгдүүлээд фитнесээр хичээж эхэлж байгаа бол зөвхөн бэлтгэлийн дараа уучих болно. Хэрвээ та нэг айхтар хөдөлгөөн хийдэг бол өглөөдөө нэг халбагыг оройдоо нэг халбагыг. Тэгээд маш их эрчимтэй турахыг хүсэж байгаа хүмүүс бол 2 халбаг болгож тун хэмжээгээ бас нэмж хэрэглэж болно гэсэн үг байна. За ингээ анхаарал тавьсан явдал баярлалаа. Дараагийн мэдээлэл та бүхэнд илүү хэрэгтэй мэдээлэлээр уулзцгаая.